Эртний их Монгол улсын тэнгэрийн дор төрсөн нэгэн дайчмаар байдаг байжээ. Түүнийг их өх чонон хэмээн нэрлэдэг байсан тайван үедээ уужим талын салхи шиг дөлгөөн, тулааны үедээ хад чулууг хаглах шиг аимшиггүй. Тэр цаг үед мухал айж анжин өөрийн дайчдаа зөвхөн зэвсгээр бус биеийн ухаан, тэсвэрийн хүч, сэтгэлийн тэнхээг төгөлдөржүүлсэн нууц сургуульд дасгалжуулдаг байв. Хөх чонон бол тэдний шилдэг нь тэнгэрт өргөгдсөн эртний сүлдний хамгаалагч. Гэвч түүний хувь тавилан зөвхөн 100-д хязгаарлагдаагүй юм. Тэнгэрийн эрхэс хөдөлж, хар сүлдний хиймэр дахин баатар шаардах үед хөх чонон цагийг нэвтэлж өнөөгийн ертөнцид иржээ. Тэр ганцаараа биш. Түүний зэрэгцээ, түүнийг сургагч багш, тэнгэр тахилгын жанжин мөн хар сүлдийн дуудлагад даган ирсэн байлаа. Тэдний зорилго эртний Монгол тулааныг орчин цагийн тулаанчдад сэргээх. Байчин хүнд байх ёстой тэсвэр, тэвчээр, ёс суртахуун, жудаг, амьсгалыг дагсан хүчний нууцыг дахин түгээх. Өнөөгийн хотуудын дуу чимээнд, гэрэл нарны солилцоонд, төмөр дагнан шүүгсэн орчинд эртний сургуулийн цорой дахин амин орж байлаа. Монголын тулааны урлаг дэлхийд танигдах өдөр. Харин энэ үед дэлхийн нөгөө өнцөгт нэгэн баатар мэндэлсэн нь шар үст барс, хурд хүч, залуу насны оргил, Бразилийн элсэн эрхт өссөн дөнгөжил хүч чадлын оргилд гарч буй залуу авраг. Тэр бол бүх өрсөлдөгчөө эхний үед хүнд цахилтоор буулган авч байсан. Жинхэнэ асалхны эрчтэй тулаач. Залуугийн гал янз бүрийн машин технээс ч илүү хүчтэй мэт санагддаг байв. Гэвч тэнгэр хоёр том хүчийг хооронд нь учруулж эртний баатар ба орчин цагийн авраг энэ цагийн домгийн тулдааныг эхлүүлэхээр товлжээ. Хөх чон Монгол тулаанч тэр бол шөнийн цээжинд буйлах салхины дууг сонсож өссөн хүү. Тэр бол адууны турайн химлэр зүрхэн цохилдог эр. Тэр бол үнэнчийн тангарагт өргөсөн эртний хаадын сүлдийг хамгаалагч. Орчин цагт ирсэн ч түүний хөдөлгөөн эртний хിവэр намран хөхрөх тэнгэр шиг дөлгөөн цасан унах мөч шиг нам гүм харин тулалдаан эхлэхэд тэнгэрийн аян шиг хурц түүний багш түүнийг ингэж нэрлэдэг. Би тэнгэрийн чоно учир нь чон шиг ганцаарч ялдаг, сүргээрч өдөрддөг. Тэр тайван үед мөрөөдөгч шиг дайнд орсон үед уул нураах хүчтэй. Гэхдээ түүний жинхэнэ зэвсэг бол булчин биш тэсвэр. Шар үст бас залуу Бразил тулаанч тэр бол далайн давлгааны хүчийг өвлсөн залуу. Түүний булчинд нарны гэрэл шиг амьдралын эрч туяач. Зүрхэнд нь өндийн босох омог залуу насны гал дүрлцэн. Түүний нутгийнх нь түүнийг ингэж дууддаг. Алтан барс учир нь тэр халуун орны ширэнгэн ойд хаан шиг хөдөлдөг. Тэр хурдтай, тэр хүчтэй, тэр дайрагч, тэр өрсөлдөгчөө эхний үед л унгаадаг. Өмнөх бүх тулаанаа эхний үед таснаас хариу цахилтоор дуусгаж байсан учраас дэлхий түүнээс айж эхэлсэн байлаа. Тэр өөрийн хүчээ өвийн хүч гэж ойлгодог байсан. Гэвч түүний хувь тавилан түүнийг өөр нэгэнтэй учруулна гэж мэдээгүй. Үргэлжлэл бий. Дараагийн бичлэгээр эргэн уулзъя.